Сайн аа, одоохон байж. Би өнөр нүдэл жоохон бодоодох. Миний найз яасан өнөдөр өдөр чинь ямар нэрээ давтсан уу? Өчигдөр найзынхан зааж өгснээ давтсан уу миний найз? Юу сурлаа нэг хэлтэй мэдлэлчилгээ. Тэгээ мэдлэлчилгээгээс өөр мөн пианыг сурсан шүү дээ өчигдөр. Өнөөдөр жоохон танилцуулга гэж хэлэх үү. Сайн байна уу, намайг хэн гэдэг гэх мэтээр би ямар орноос ирсэн, ямар хүн байна гэх мэтий жоохон танилцуулгын үг сурна. эхлий. 저는 다은입니다. 저는 수잔입니다. 저는 땡땡입니다. 저는 땡땡입니다. 땡땡이 оронд нэрээ орлуулахад болно. 남айг 다운 гэдэг гэсэн үг. тэгээд 저는 다은입니다. 한국에서 왔어요. 저는 다은입니다. 한국에서 왔어요. 저는 다은입니다. 한국에서 왔어요. 남айг 다운 гэдэг би солонгосоос ирсэн. 남айг 다운 гэдэг би солонгосоос ирсэн. Тэгвэл миний найзыг орлуулаа үзье. миний найзын нэр Сарна. 저는 사르나입니다. 몽골에서 왔어요. 저는 사르나입니다. 몽골에서 왔어요. 남айг Сарна гэдэг би Монголоос ирсэн гэсэн утгатай үг. 저는 다은입니다. 받침 гэдэг зүйлийг би ерөнхийдөө дахин давтаж хэлээд байгаад хэрэгтэй чухал болохоор дахин хэлээд байгаа байхгүй юу? тэгээд 저는 누구입니다 гэхэд нэрний доор 받침 орсон болвол тэр 받침은 입니다гийн и행ний оронд орлуулагдаж хэллэгддэг дуудлага нь 저는 수잔입니다. 수잔입니다. бичгтээ бол 저는 수잔입니다 гэж бичнэ. гэтээ хэллэг нь 저는 수잔입니다. 저는 수잔입니다. 수잔입니다. 수잔입니다 болж байгаа. 이게 мөн 왔어요. 몽골에서 한국에서 왔어요. 왔어요. бичгтээ болвол гэхдээ шигта дуудлага болвол 왔어요. 쌍시옷 what's-ийн доор 쌍시옷 нь дээшлээд 와гийн доор арилна. харин огийн иенийг орлуулж 쌍시옷 хэрэглэгдэнэ. Ерөнхийдөө иен ингэж орсон болвол орлуулагддаг өмнөх үгийн 받침이 дуудлагаар дуудагддаг өгүүлбэр үүсгээд яриад үзье. 안녕하세요. 저는 다은입니다. гэх юм бол миний найз 안녕하세요. 저는 사르나입니다. 그럼 어디서 오셨어요? 하나스 ирсэн бэ гэсэн үг. Where did you from? 하나스 ирсэн бэ. тэгвэл миний найз 저는 몽골에서 왔어요. 저는 몽골에서 왔어요 гэж хариулах юм бол найз нь 그러시군요. 저는 한국에서 왔어요. 저는 한국에서 왔어요 гэж 하루ж өгнө. 자, 안녕하세요. 안녕히 가세요. 안녕히 계세요. 만나서 반갑습니다 гэдэг мэдлэлчилгээгээс өөр мэдлэлчилгээ хүртэл солонгосод байдаг. тэрнээс найз мөн адил заагаад өгье. унтахта сайхан амраарай гэж хэлдэг дээ. солонгосоор юу гэж хэлэх үү? 안녕히 주무세요. 안녕하세요.
안녕히 주무세요. 안녕히 가세요. 뭐뭐 하세요. гэхэд мэдлэгээ бол би жоохон иймэрхүү дуудлагаар ер нь хэлдэг. 안녕하세요. 안녕하세요. Инх юм бол илүү ном шиг хатуу дуудагддаг. Гэхдээ 안녕하세요. 안녕하세요. 안녕히 계세요. 안녕히 주무세요. Гэх мэтэр хэлэх юм бол илүү дуудлага зөөлөн тэгээд ерөнхийдөө илүү дотн дуудагддаг, дотн сонсогддог гэж хэлэх үү. Энэ ч гэсэн анхаарал хэлэхээр бол энэ мэдлэгээнүүдийг хэлэхээр бол дуудлагаар хатуугаар биш ингэж зөөлрүүлж хэлж байгаарай. Өнөөдөр ч гэсэн энэ уртал хичээл сонссон миний найз үнэхээр их мундаг байна. Дараагийн хичээлийг ч гэсэн мөн сайн давтаж хичээллээрээ заа юу. Тэгээ өнөөдөр энэ хүртэл хичээсэн юм чинь одоо амар. Харин унтахаасаа өмнө дахин давтаарай за. За баярлалаа. Баяртай дараа уулзъя.